Сайн байна уу? Чи минь сайн байгаа биз дээ? Би бол чиний дотоод хүүхэд чинь байна. Яаж ойлгох вэ гэвэл чи өөрийн бага балчир насаа санаж байгаа сте. Бага байхдаа ямар дүр төрхтэй, ямар царайтай, ямар ус, арьс, ямар хувцастай байгаагаа төсөөлтөө. Яг тэр чинь чиний нүдэндээ хараад төсөөлөд байгаа яг тэр бяцхан хүүхдийн хувилбар чинь би байна. Энэ цагтлыг илгээж чамтай холбогдох гайхалтай боломжийг ашиглаж байгаадаа маш их баяртай бас догдолж байна. Би тийм хол оршдоггүй. Би чиний цээжинд, чиний зүрхэнд, чиний тархинд чинь оршиж чамтай бүхий л мөчөд хамт байдаг юм шүү дээ. Чи ганцаараа биш. Чи наз жаргалтай байсан мөчүүдээ эргээд нэг сандаа. Миний сэтгэл тэр мөчүүдийг бүр мартдаггүй юм. Тэр үед чи үнэхээр хөөрхөн, аз жаргалтай, үсгэлэнтэй харагдаж байсан. Хоёулаа хамтдаа анх цасаар гулгаж байсан үе, дуртай хоолоо идэж байгаа үе, анхны хичээлийн жил, анхны ажил, анхны амжилт, анхны шагнал, гэр бүлтэйгээ явсан хамгийн гоё тэр жилийн аяллаа. Хайртай хүмүүсээс авч байсан баярын бэлгүүдээ бүгдийн сандаа. Тэр мөчүүдийн халуун аавра, хайр, гэрэл, дулаан эрчим одоо ч миний дотор гэрэлтэж байна. Харин хоёулаа хамтдаа гуниглаж уйлж байсан мөчүүдээ санаж байна уу? Тэр ганцаардлууд, өөртөө эргэлзсэн мөчүүд, тэр итгэл алдсан хүмүүс, түүнээс үүдэлтэй алдагдлууд, хохирлууд, уналтууд, уучлахад хэцүү тэр мөчүүд. Тийм ээ, энэ бүгд надад ч бас хэцүү байсан. Гэхдээ юу гэж тэр үедэд чи надаас илүү хүчтэй байж эцэст нь чи тэр бүгдийг даваад гарсан. Туулаад гарсан. Чи чадсан. Чи ард нь гарч чадсанаа битгий мартаарай. Чи бол үнэхээр хүчтэй. Алдаж онсон, хичээж зүтгэсэн мөчүүд олон. Тэр бүхэнд чи минь хамгийн сайнаараа байсан. Чи одоо ч хамгийн сайнаараа байгаа. Чи зүгээр л байгаагаараа хангалттай. Чи минь хайрлагдах хэрэгтэй. Чи минь хичнээн үнцэнтэй гэдгээ бүү март. Өнөөдрийг хүртэл чи үнэхээр сайн байлаа. Өөр хинч юу ч гэж байсан чамайг над шиг сайн мэдгүй учраас л тэгж байгаа юм. Харин би чиний мөч бүрт хамт байсан тул би чамайг бүрэн ойлгож байна. Чамайг хангалттай сайн байсныг мэдэж байгаа болохоор үүнээс хойш ирээдүйд би чамд бүрэн итгэж байна. Чи бүгдийг чадна. Чи бид хоёрын зарлага, мөрөөдөл заавал биелэх болно. Өнгөрсөн зовлон, уй гашуу, хагцал, сэтгэл зовнил чиний хүчийг бууруулаагүй юм шүү. Харин ч илүү гүн ухаарал, илүү их гэрэл, илүү их хүчийг, сургамжийг, туршлагыг чамд өгсөн юм шүү. Би чамд хайртай. Би чамтай үргэлж хамт байна. Чи чадаж байгаа, үргэлж чадах болно. Өөрийгөө хайрлаарай, үн цэнээ мэдрээрэй. Чи яг одоо яг байгаагаараа л хангалттай гэдгийг
битгий мартаарай. Би чамаас нэг зүйл хүсэж болох уу? Дотоод хүүхэд намайгаа нэгэн удаа тэврээд өгөөч. Яаж гэвэл яг одоо гүнзгий амьсгал аваад өөрийгөө зөөлөн тэврээч. Тэгвэл надад чиний дулаан тэврэлт мэдрэгдэх юм шүү дээ. Бас үүнээс хойш ядаж 14 хоногт болтугай надтай нэг удаа ярьж, надтай тоглож, намайг тэвэрч байгаарай. Би тийм хол байдаггүй. Би чиний цээжинд, зүрхэнд, тархинд чинь оршиж, чамтай бүхий л мөчөд хамт байдаг юм шүү дээ. Чи ганцаараа биш. Чиний дотоод хүүхдээс чинь